Манайхан за миний ээлж дараагийн нэг бичлэгээр өмнөх бичлэг орсон бичлэгтэй маань одоо холбоотой бичлэг буюу part 2 нь орох гэж байна. Breastfeeding Journey part 2. За энэ дээр болохоор lactation consultant буюу одоо хөр хоолтын мэрэгчлэлтэн дээр очисон тухайга ярих гэж байна. За тэгээд яагаад очисныг мэдмээр байвал миний өмнөх бичлэгийг үзээрэй. Энэ хоёр ингээд хоорондоо холбоотой шүү заяа. За тэгэхээр lactation consultant гэдэг хүн нь болохоор өөрөө ингээ хөр хооллох талаар мэрэгсэн хүнийг хэлдэг. За тэгээд хөр хэрхэн хооллох уу, яах уу, ямар алдаа байна, ямар зөвлөгөө өгөх үү тэрийг ингээд хөхний сүү одоо нэмэгдүүлэх тал эсвэл хит их байвал хэрхэн одоо ингээд арай бага болох уу ч юм уу тиймэрхүү зүйл дээр ингээд зөвлөгөө өгдөг хүн байдаг. За энд ингээд тусгай appointment буюу ингээд одоо цаг авч үйлчлүүлдэг. Тийм одоо эмч маягийн хүн байдаг гэсэн үг. Яг бас ингээл хүн эмчлэх хэрэгтэй эмч үг гэвэл үгүй. Гэхдээ яг тэр талаараа бол маш сайн мэрэгсэн одоо их баригч эмч тэгээд одоо lactation consultant буюу одоо яг тэр хүн хоёрын хэн нь илүү тэр талаар мэддэг үйл мэдээж lactation consultant гэсэн үг. Тэгэхээр яг ингээ хөр хооллох тал дээр тэг янз бүрийн асуудал инээ тэр юм хүн байвал ерөнхийдөө энэ хүн дээр очих хэрэгтэй гэсэн үг. За би очисон газрынхаа мэдээллийг оруулчихъя. Би одоо нэрийг бас сандгүй. 3-3 сарын өмнө очисон байхгүй юу? Тэгээд айгүй гоё хүн дээр очиж исэн. За тэгээд энэ дээр юу ярьсан тухайгаа хитүүлээ. Ярилцгаая. За миний багсныг нэг одоо яг ингээд за би ингээд тэр өмнөх бичлэгэн дээр бүх юм ингээд туулж явж байгаад дунд нь яг нэг ингээд за ийшэл очихгүй л ерөөсө болохоо байлаа гэж нэг очсон нэг point байсан байхгүй юу? Тэр нь юу исэн бэ гэсэн чинь манай хүн ингээд мөөмө өгч явахдаа гэд ийм чимээ гаргаадсан. Таг гэд тагнагад шатгаа юм шиг. Тэгээд энэ чимээг би яагаад амар ингэж concerning буюу ингэж санаа зовж хүлээж авсан бэ гэхээр хүүхдэд tongue tie гэдэг юм байж болдог. Тэр нь болохоор хэлний хөвч монголоор энэ хэлний доор энэ нэг ийм зураас шиг байдаг штэ. Зураас нэг ийм нэг ийм хүний хөвч байдаг штэ. Тэр нь ингээд богинохон хүүхэд мөөмө өгөхдөө баг чимээ гаргадаг. Биш мөөмө өгөхдөө хит их чимээ гаргадаг. Мөөмө юм уу өгчаа. Тэгээд жингээсээ нэмж чаддгүй. Тэгээд дээрэс нь энэ бүр ингээд амьсгалахт нь хүртэл нөлөөлдөг учраас одоо ингээ амаараа амар их амьсгалдаг. Тэгээд хамраараа сайн чаддгүй ч юм уу. За гих мэтчлэндээ сүулдэ нойр мойронд нь хүртэл ингээ асуудал үүсгээ бүр ингээ severe буюу хүнд кейсүүд дээр ингээ явчихж байгаа. Манай хүү дээр ганцхан гарсан тэр симптом нь юу байсан бэ гэхээр гэд энэ чимээ. Тэгээд яг сүгэ хөхтөө ийм чимээ гаргаадсан учраас за ерөөсөө очиж асууя үзүүлээ. Ерөөсөө ингээ make sure хийж баттай болохгүй бол тэг ингээ нөгөө өмнө нь амар их асуудал туулчихж байгаа учраас энэ дахиад нэг юм байх үү гэдэг амар айдас байсан. Тэгэхээр яалтчгүй явсан. За бүр ингээ би бүр ингээд шөнийн 12 цаг болж байхад санаа зовсондоо ингээд ухаж жагаад тэр хүн рүү мэйл бичсэн чи өглөө нь надад 8 цагт хариу ирж байгаа байхгүй юу? Чи өнөөдөр 12 цагт ирж чадах уу гэд. Тэглүү 8 цагт ирж байгаа байхгүй юу? Тэгээ би за тэгээ би чадна амжнаа гэх тэг хүүгээ аваад ямартай чи ухаар болоод тэр үед болохоор би ингээд нөхөртөөгөө одоо ингээд хамт хүүгээ хардаг байж байгаа нөхөр маань ажилдаа буцаа орсон. Тэгээ хүүтэйг анхудаа ингээд бүр ингээд айгүй хол хойлохнаа явах шаардлага гарч байгаа байхгүй юу? Тэгээд би чинь жолоо бэртгүү болохоор машинтай явж чадахгүй. Тэгээ нэлийн хол газар байж таарад. Тэгээ би нөгөө хүнд хэлсэн чинь би тэгвэл чамайг очиод ах уу гэтгсэхгүй. Тэгэхээр би за хүнд тэгж төг бодож яхаар гэ бүр санаа зовж маваа. Тэгээд за яхаа зүгээр би өөрөө очичё. Эндээс ямар ч тэг автобусаар суугаад бол нэг хөөрхөн 40-50 минут яваад очих юм байна гэд. Тэгээ ямар тааж хүүтэйг ингээд анхудаа бараг автобусанд сууж тийм хол явсан баха. Тэгээд бит хоёр нэлийн хол очиж айгу халуун өдөр анх тэднийхийг зөрөн очиж үзүүлсэн. За тэгээ тэр юмч бол ингээд зорж ирсэнд маань бүр маш их баярлаад тэгээ ингээд наа бүр яг тэр нэг амар хөрхөн би ингээд амар ядарцсан очихгүй ингээд өглөө дүнгэж тэр чи өдөр 12 цаг болж байгаа штэ тэгсэн чи ингээд нөө шүнжээ ингээд нойргүй ханаал өглөө нь юм идэж амжихгүй угаасаа ингээд тэ хизэн юм идэж амжихааргүй тийм нөхцөл байдалд орчт юм билээ штэ. Тэгээд амар ядарсан халуунд хүүгээ ингээ зөндөө удаан төрж бас халахсан. Тэгээд ингээ автобусаар явж маваад ер нь л ингээ аюу юм жоохон ядарсан очсон чи ингээ
I'm so proud of you. You're doing a great job гэж хэлчихсэн байхгүй юу? Тэгээ би бүр яг тэрийг ингээд хамгийн анх сонсоод би бүр ингээд баг яг ойлгочихсон зав. Надад бүр амар гоё санагдаа. Би тэр үед ингээд заашгүй дээ би ямартай ч ямар сайн ээж үеж чадж байгаа юм байна. Би ингээд өөрийнхөө хувьд сайн ээж байж өөрийнхөө хувьд хийж чадах зүйлийг хийж чадж байгаа юм байна гэж айгүй өөрийгөө бодож исэн хамгийн анхны нэг тэр үе маань тэр мэдрэмж маань за ээж болсноос хойш. За тэгээд ерөөхдөө очиод ингээд ярилцаж зөндөө үтсэн. Хамгийн түрүүнд одоо гэдэг чимээс эхэлж байгаа хгүй. Манай хот ингээд байна. За тэгээд бит хоёр ингээд өмнөнтэй ингээд нөгөө өмнөх бичлэгэн дээрсэн баах юм туулсан. За тэгээд одоо ингээд би бүр үнэхээр so tired те би бүр үнэхээр ядарч байна. Одоо би ингээд гэхдээ би хүүхдээ ингээд хөрө хооллохоо мэдээж болмооргүй байна. Ингээд боломжтой бол би аль үргэлжлүүлж хөрө хооллоод гэхдээ би зөвхөн дахиж юм янз бүрийн асуудал тулмааргүй байна гэд хэлсэн. За тэгсэн чинь ингээд надтай ингээд маш олон зүйлийг ингээд одоо бүр анханаас нь тайлбарлаж ярьж өгч байгаа. Тэгээ хөр хооллох гэдэг чинь өөрөө тэр чигээр ингээд тэ шинжлэх ухаан бүр science юу. Тэгээд бид нар ингээд хүүхдийг би болохоор анх манай хүн ингээд айгүй их удаан шаралсан. Тэг шаралтай хөхний сүүнээсээ шаралсан байхгүй юу. Тэгээ тийм үед яадаг вэ гэхээр ингээд тэг хизээ алга болохыг мэдгүй болохоор ингээл тэ найдаал хүлээгээл хизээ нэгэн цагт гайгүй болно гэж хүлээгээл тэгэл бүр дортчихгүй байгаасаа гэл ингээл найдаал өдрөө алга ингээл биенийх нь өмгийг шалгаал дарж үзээл тэ тэгээд одоо баас шийсэн хэвэн байна уу банк шалгаал 2 цаг болгон хүлээл ерөөхдөө нэг ийм байдалтай байсан байхгүй юу. Дандаа ингээд тэр чинь ингээд нэг юм миний тарих хизээч амархгүй дандаа ингээд ийм санаа зовттой ажиллаж исэн тий. Дандаа ингээд тийм хамгаалттай ажиллаад байсан л гэсэн үг. Ингэчихгүй тэгчихгүй гэдэг айц байсан байхгүй юу. Тэгээд тийм байсан учраас ч юм уу тий ингээд ямар тач хүүгээ маш их идүүлээд ингээд шээс басаар нь тууж шарыг гаргах хэрэгтэй буюу ингээд одоо шээс басын л ингээд одоо гаргаад авах хэрэгтэй гэж ботцоо одоо тэрүүгээрэл туудаг гэж бодсон ч гэж одоо хүн болгон тэгж хэлжсэн юм ч хүртэл тэгж хэлжсэн болохоор яг тэрүүгээрэл бодоо яадсан. За тэр маань ингээд сүултээ те намаа ингээд тэр engorgement буюу одоо тэр хит их сүрүү бас түлхсэн нэг шалтгаан юм байлээ л те. Тэгээ би тэр чинь нөхрөөрөө ингээд хүүлээ тэр engorgement буюу хит их сүү оролтыг гайгүй нэг удаа ингээд гайгүй болгосон ч гэсэн би ер нь бол маш их сүүтэй байсаар л байсан. Зүгээр л яг тэр үе шиг ингээд нөгөө ингээд амар юм чулуу шиг ингээд хатуураад амар их итгэхэр ингээд зүгээр ингээд сууж ахтал ингээд бүр урагшаа ингээд цацраа гоожод идэг. Тим үе маань бол байхгүй. Гэхдээ стил ингээд хаяа ингээд тэ одоо юу гэдэг нөгөө хөхний памперс гэж байдаг шүү дээ. Тим хэрглэж байгаа ч гэсэндээ тэр нь бүр ингээд бүр нэвчээд өнгөө бүр амар гоожоод хувцсонор нороод сэрэх шүнж хүртэл байдаг байсан жоох их унтангууд. Тэгэхээр би стил ер нь бол айгүй их сүйтэй байсан гэж өөрийгөө бодоод байгаа. Тэгэхээр одоо ингээд тэр одоо ингээд хит ихтэй хүүхэд уус ингээд банк хүлээл одоо миний анзаарснаар бол хүүхэд нэг сар мар хүрд ерөнхийдөө тэрний нэг амар олон цаг магаар иддэг мэддэг нь ер нь гайгүй болчтгол юм байл л дээ. Одоо тэр нэг 2 цаг тутамд иддэг энэ тэр нь жоох уртсаал тий яг өлсүү юм үедээ иддэг болол заримдаа жоох урт унтдаг болдог ч юм уу, заримдаа богинохон унтдаг болол ингээд янз янз болоод тэр нэг хуваар нь жоох өөрчлөгдөд яваад идэм байлээ. Тэгээ яаж яхад яг нэг 8-7 хоног дээр нэг growth spurt буюу ингээд нэг юм хөгжлийн бас нэг айгүй том үеийн явагдаал хоол унд нь ингээд жоохон барьцалдаангүй барьцгүй болол хизээ яаж мөм идэх үү тий тэр мөр нь өөрчлөгдөөл за тэгэж байж хаад ерөөхдөө би бол ингээл хүлээлээвэл ингээл шарын хурдан ингээл буулгана гэд тэрнээсээ ойлж ингээ өөрийгөө яг тийм асуудал руу яг үндэ түлхсэн байсан. Тэгээ дээрээс нь миний бас нэг хийсэн алдаа болохоор маш их сааж исэн. Тэ нөгөө сүйтэй байгаад байгаа учраас тэрийг би ингээл гаргаад саагаад авах хэрэгтэй гэж дотроо ботцсон кодлцсон. Тэгээл ерөөсөн ингээл гаргаал саагаал тэрийг ингээл хөлдөөгөөл заяа. Одоо бүр манай хөлдөгчөр дүүрэнсүү ерөөсөө хэрэглээгүй. Тэгээд тэр болохоор ингээ бас дахиад ингээл намайг хит их сүүн ингээл оруулах нөгөө л нэг тэ тарих одоо ингээл 2-3 хүүхд тоолж байгаа юм шиг ингээл сүйтэй болгоодсэн л гэсэн үг байхгүй. Тэгээд тэр хүн болохоор ингээ миний сүүний гарцыг ерөнхийдөө дүгнээд за чи бол яг 3 ихэр хүүхэд 2-3 ихэр хүүхэд хооллож байгаа юм шиг тийм хэмжээний сүйтэй байна. Сүү үйлдвэрлэж байна. Тийм учраас нэгдүгээр чиний бие маш их ядарч байгаа гэсэн.
би амар ядарч исэн. Тэр бол үнэн. Хичнээн ингээл манай нөхөр айгүй их нэмэр болол те ажилласаа ирээл хүүхдээ аваад намайг унтуулаад би өдрийн ингээл чадхаараа зөндөө нойр авч ингээл байсан ч гэсэн би маш их ядралттай байсан. Би сүлдчихсэн. Миний хаалгааны сорив шарах маань идэх гэж бүр маш их зүйл болсон. Жохон өрөвсөж бас ингээ зөндөө асуудалтайсэн. Тэр чинь ингээл тархлаа муугаас л болж байгаа байхгүй юу. Тэгээд маш их тийм одоо сүү үйлдвэрлэж исэн. Миний одоо тэр сүү үйлдвэрлэж байгаа гэдэг чинь миний биеийн энергийг одоо тэр чигээрээ одоо тэрэнд ажиллаж ийн гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүтээ дараагийн нэг асуудал нь болохоор одоо ингээд тийм ойрхон зайтай байнга хооллоод одоо явсаар байгаад унтах цаг юу баг. Тэгээд тэр юмш бас надаас та өөрөө яг хизээ унтдсан бэ гэж асуужсэн. Тэг би яг тэр асуултыг ингээд бодсон чи ярианы түрээд би нөгөө хүлчээл ингээл саачаал тэгэл унтдээ штэ гэсэн чинь тэр дунд чи өөрт чи ингээд унтах 1 цаг гарч байгаа юм уу 40 минутаас 1 цаг унтаал буцаас ирдэм биш үү та тэнгууд ингээд шөндөө яг хэдэн цаг унтаад байгаа юм бэ гэж надаас асуужсахгүй. Тэгэд би яг тэр үед ингээл би нэрээ шөнийн нойр бас сайн авч чадахгүй байгаа юм байна штэ гэж яг ойлгож исэн. Тэгэд манай үгийн шаардлагатай 2 сар хүрч иж буурсан. Тэгэхээр би одоо тэгэл тэр хугацаанд ингээл стил хоолсоор л исэн заяа 2 цагаар. За ерөөхдөө ингээд миний гаргаж исэн одоо алданд болохоор ямар тач хийдийг саах. Тэгээд дандаа бас тэр ойрхон нөгөө үлсэнгүүт нь л уйлангуут нь л нөгөө амруу мөмө очие гэдэг чи яг одоо тэрэн дээр гардаг юм байлээ л те. Тэгээд ийм зүйлүүд одоо үүссэн. За тэгээд тэр хүний талаас болохоор өгсөн зөвлөгөөнүүд болохоор манай хүүхэд бас нэг асуудал нь жоохон буруу амлалттай байсан. Яг зөв амлаж исэн ч гэсэн тэг жоохон буруу багаар ингээд одоо хүүхдээ амлалт ингээ өөрчлөгддөг гинэ ингээд төрснөөс хойш ингээ анх ингээ айгүй зөв гоё явж байгаа л багаар ингээ нөгөө хүүхэд бас өөрөө жоохон ингээ залхуулдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд өөрчлөгдсөөр байгаад манай хүүхд ингээ айгүй юм shallow latch буюу ингээд айгүй ингээд үзүүрийн л ингэж хөж мөхдөг жоохон буруу тийм лачтай болоод жоохон deep latch хийлгээд ингээ те гүн ингээ амруу өмнөх шиг ингээ зөв ингээд лаач буюу ингээд одоо амлалт хийлгээд хүлэх гэхээр жоохон залхуурч малхуураад байдаг болсон заяа ингээд тэр нүрт ингээд жоохон духгүй байдаг болж болоод тэгээд яг тэнд очиод одоо шинэ ийм лаачийн механик буюу арга зам тийм юм одоо заалгасан шинэ тийм амлалтын техник тэр нь болохоор одоо vacuum exaggerated vacuum гэж нэрлэдэг юм билээ. Би чадвал тэрний линкийг оруулъя. Тэр болохоор ерөнхийдөө ингээд хүүхдээ айгүй юм зөв позишнд ингээд байрлуулж агаад ингээд амруу нь маш ингээд те гүн ингээд амруу нь хийх ч юм уу те ерөнхийдөө байршил нь бол ийм заяо хүүхдээ би ингээд сувныхаа энд ингэж тэрвэрж агаад тэгтээ ингээд бүгсэн би ингээд хойш биний сухны доогуур тэгээ ингэж тавьж агаад хүүхдийнхаа яг ингээд одоо юун дээр нь аман дээр нөхнийхөө толгойг ингээд тавиад ингэж ийм байрлалаар хүлхийг хэлдэг юм байл л те тэгээд яг ингээд амруу нь ингээд нөгөө айгүй юм тэр чи үгдгэлээ байгалийнхаа угаас нэг хүчний хуулиар ингээд яг доошоо ингэж оруулах ч юм уу тий тэнгууд арай гүн ордог ч юм уу яг тийм шинэ одоо амлалтын техник энэ төр заалгасан байхгүй. Тэгээд яг тэрийг ингээд тэнд ингээд туршиж үзээд нэлээ хийдэг хүлээ манай өвчин тэнд унтаад буцаж сэрээд мөмө идэж мэдээ тэр хооронд ингээд 2-3 цаг чи ингээд бүх юм ингээд хийж үзүүлсэн. Тэгж яг ингээд баталгаажуулсан заалгасан зүйлсээ. Тэгээ бас нэг юм нь болохоор одоо би тэр ерөнхийдөө амлалтаа өөрчлүүлсэн. За тэгээд засуулсан гэсэн үг шүү дээ. Би одоо яг тэр хүн дээр очиод ямар одоо зөвлөгөө, шин зүйл мэдж авсан бэ гэхээр нэгдүгürt би буруу амлаад одоо жоохон муу амлаад байгаагаа ерөнхийдөө амлалтыг нь одоо засуулж ингээд зөв болгож шин техник сурсан. Хоёрдугаарт нь болохоор хүүхдээ tongue tie check буюу нөгөө хэлний хөвчийг нь шалгуулсан. За тэгээ хэлний хөвчөн дээр болохоор манай хүү багаан зэргийн хөвч богинтой байж магадгүй. Одоо зэрэглэл байдаг штэ тэг ингээд хит одоо хитрхи одоо өндөр зэрэглэлийн одоо богино хөвчтэй эсвэл арай бага эсвэл нормал ч юм уу тэг манай хөвтөг болохоор нэг жоохон байна. Гэхдээ ийм хөвчөг бол ерөөхдөө ингээд тасгал хийж зүгээр болоодаг гэ. Тэгээд бага юм шин oral assessment тасгалууд одоо юм шин аманд нь ингээд одоо ингээд булчингуудыг ингээд сулж муулах те хэл мэлийн ингээд дагуулж яадаг тийм тасгалууд зааж өгөөд
Тэгээд тийм дасгалууд хийлгээд нэг 2-7 хоногийн дараа энэ төр ерөөхдөө ажиглаад үзээрэй. Тэгээд болохгүй бол дахиад ирээрэй гэдгсэн. Тэгээд яг ерөөхдөө 2-7 хоног тэр нь хийлгээд нэрээ үнэхээр тэр гээд дагааг нь хүртэл гайгүй болсон байхгүй юу. Тэгээд яг тэгдэм бэ нэлээ. Тэгээд тийм дасгал бас заалгасан. Тэгээд tongue tie check буюу одоо яг тэрийг хийлгсэн. Тэгээд хэрвээ ингээд маш severe хүнд төрлийн tongue tie буюу тэр хилний хөвчтэй тохиолдолд яадаг вэ гэхээр одоо ганцхан нэг хүн танаа хөх tongue tie-тэй ингээд одоо хилний хөвчөнд богинохон байна гэж хэлэнгүүт л янаас та тийм үү тэгвэл одоо шууд ингээд хаалгаанд оруулъя гэж юусоо болдгүй ингэнэ. Тэрийг маш олон хүн ингээд чеклж ийж баталгаажуулж ийж тийм байна танаа хөхт яг tongue tie-тэй байна шүү гэдэг ингээд бүр бүгд ингээд чеклээ дээрээс нь бүх симптом буюу шинж тэмдгүүд нь таарж ийж тэгж ийж тэр хаалгаанд ордог. Тэр чинь ингээд хаалгаа нь одоо ингээд яг хаалгаа гэл мэс таслал амар ингээд сүртэй сонсогдож байгаа ч гэсэн ингээд хилнийхэн тэр нэг хөвчөө штэ тэрийг ингээд жоохон утгаар эсвэл ингээд хайчаар ингээд жоохон хайчлаад бүр ингээд 1 секундтэй ажилладаг гэсэн ингээд хальт ингээд хайчлал тэгэл сулалцдаг тийм төрлийн мэс таслал гинэ. Тэгээ тэрийг лазераар хийдэг хүн байдیں۔ Гин. Тэр лазераар хийдэг хүн болохоор одоо ингээ яг манай Western Sydney area буюу одоо энэ яг би чи Парматад амьдардаг шүү дээ. Яг энэ хэсэгт болохоор ганцхан тэр Meadowbank байдаг нэг хятад хүн байдаг гэд. Тэгтээ эмч байдаг гэд. Тэгээд тэр эмчийг refer хийж өгсөн. Гэхдээ бүр болохгүй бол одоо тийш яваарай гэсэн. Гэхдээ манай хүүхдүүд ингээ 2-7 хоног дасгал энэ төр хийлгээд ерөөхдөө зүгээр болцсон учраас тийш очоогүй. За тэгээд тэр мэс таслал нь яг тэр лазер хийдэг газар нь бараг $1000 энэ тэр үнэтэй байдаг гэд надад бас үнийн санал манлыг бас хэлжсэн. Тэгээд тэр хүүхэд чинь бас тэгээ ганцхан тонг буюу хилэндээ биш амаараа дүүрэн тийм хөвчтэй байд юм штеп. Одоо ингээд бойлно одоо энэ шүдний энэ бойлын хоёрын энэ ингээд завсар энэ тэр бид нар харангуут нэрээ ингээд яг хөвчөг нэг юм өөдөд штеп. Тэд нар ч хүртэл ингээд зарим нь богинохын энэ тэр байдгаас болж хүүхэд амаа бүрэн ингээд нээж мэж ч юм уу ингээд тийм бас хөдөлгөж хил мэлээ хөдлөж чаддгүй тохиолдлууд байдیں۔ Тэгэхээр бас тэр мөрийн жигс ерөөхдөө одоо чеклүүлэх боломжтой бол чеклүүлчихвэл зүгээр л юм шиг санагдсан. За тэгээ бас нэг надад хийсэн зүйл нь болохоор oversupply буюу тэр engorgement-оос сэргийлж одоо тэр хит их сүү оролтоос яаж сэргийлэх вэ гэхээр би тэр үед өдөрт 4 удаа хүү саадаг байсан бол намайг ядаж 1 юм уу 2 болгоо. Уг нь бол чи одоо саах ёсгүй, саагаад хэрэггүй. Яаж игээд 1 юм уу 2 болгочихоо гэж хэлсэн. За тэгээ тэр үеэс эхлээ би саахгүй байх гэж амар хичээсээр ерөнхийдөө сүүлдээ 2хан саадаг болоод одоо бүр 2-3 хоногт л 1 удаа саадаг. Тэгээ чадхаараа ингээд саахгүй байдаг. Гэхдээ тэр нас маш хүнд байдаг л да ингээд амар стил ингээд сүү орсоор л байгаа хгүй юу. Тэгээд хүн маань ингээд сайн идчихэж байгаа ч гэсэн хүмүүс ингээд эрэгтэй хөхт амар сайн иддэг энэ төр гэж. Тэгтээ ингээл сайн идээд одоо бол ингээл бүр нэлээд сайн иддэг болсон. Илүү сүү гарахгүйгээр ч юм уу те. Тэгсэн ч стил ингээл ерөнхийдөө те сүүн ингээл цаанаа ингээл буглараад хаяа ингээл жоох нөгөө юм бондгор блок дактс буюу нөгөө ингээд те ингээд бүглэрсэн тэр нэг одоо сүүний булчирхаанууд нь ингээл мэдэгдээл идэх байхгүй юу. Тэгээ чадхаараа ингээл зармын саагаал саахгүй үедээ хүүтэх хүлчих гээл ингээл бас явчил байна. Тэгээд хитийг саах тусам бас хитийг сүү ороод тэр нь ингээд бас аюултай болдог энэ төр гэх тэр нь бас үнэн юм билээ л те. Тэгээ байж л миний бас нэг өөрөө судалж олж мэдсэн зүйл нь одоо би нөгөө хитийг сүүтэй байхдаа хүн маань ингээд цацраад идэж чадахгүй байсан учраас нөгөө ингээд ихэндээ сааж байгаа л ингээд хүлдэг гэсэн гэж штэ. За тэр чин бас ер нь бол болтгүй юм бэ нэлээ заяа. Тэгээ тэрийг би бас яг энэ нэмчээс ингээд make sure хийж баталгаажуулж асуусан. Тэгээ ингээд хөгний сүүчээ 2 төрөл идэг. For milk and hind milk заяа. Тэгээ for milk гэдэг чи одоо тэр яг ихэнд ингээ гардаг. Одоо ингээ та нар ажиллах юм бол өхөө сааж ажиллах юм бол яг тэр их үед гарч байгаа ингээ тийм цагаан нэлийн юм усан өнгөтэй сүү гэдэг заяа. За тэр бол хүүхдийн зүгээр амны цангааг гаргадаг. Одоо тийм үрхтэй. Тэгээ хүүхдийг ингээд одоо нөгөө moisturize хийх гэдэг чинь одоо нөгөө хүүхдэд ингээд чигшил өгөх гэх юм уу. Тэг юу гэх юм бэ? Хүүхдийг ингээд юу гэдэг вүлээ? Бид нар ус уухаар бие маань чигшдэг. Юу гэдэг вүлээ? Hydration буюу чигшил. За, чигшилхий. Тэг яг ингээд тэр hydration-ыг хангаж өгдөг milk бол одоо тэр ихэнд нь гардаг for milk заяа. Тэгээд хүүхэд дандаа тэрийг уугаад байж болтгоо. Яагаад гэвэл дандаа тэрийг уугаад байл нь штэ. Жин нэмэх нь багасаад. Тэгээ нөгөө нэг
одоо тэр яг ингээд ийм fat creamy тэр сүлд нь байгаа хинд милкийг ууж чаддаг байхгүй. Тэнгүүд урдталт нь ингээд сааж байгаа л араас нөгөөдөл тэр хинд милк гэдэг байгаа юм ба штэ. Тэр чинь болохоор ингээд амар юм rich заяа ингээд айгүй юм creamy, айгүй юм өтгөн сүү байгаа, цав цагаа, тослог ихтэй сүү. Тэнгүүд бид нар одоо юу гэдэг амар хам цангаж агаад бид нар газтай юм ч юм уу те ингээд тим юм уужиж амны цанга гардаг штэ. Яг тэрнтэй адилхан. Оронд нь бид нар одоо юу гэдэг халуун сүтээ цай уувал амны цанга гарахгүй штэ. Тэнгүүд яг тэрнтэй адилхан байхгүй юу? Одоо магадгүй өтгөн шүлөө уувал ч юм уу бид нар амны цанга гарахгүй. Тэнгүүд хүүхд ам цангаж байгаа үед нь тийм өтгөн сүү өгөнгөт хүүхдээ амны цанга гарахгүй. Тэнгүүд тэр хүүхд hydrate хийхдэггүй гिचнээ ингээд тийм сүү ууж байгаа ч гэсэндээ. Харин жин энтрийн нэмэнд мэдээж тодорхой хэмжээний хэрэгтэй витамин аавна. Тэгээд тийм учраас байнга бас тэр хинд милкийг өгөөдөж болдоггүй. Тэгэхээр байнга урталт нь саагаад артлыг нь өгөөдөж болохгүй гэсэн үг. Айл болохгүй нь ингээд тэнцвэртэй хольж өгөх хэрэгтэй юм байлээ. Одоо ингээд ажиллаадсан чи тэр үед манай хүн ингээд for milk те одоо урталт нь гарч байгаас хөрх юм угаал тэгэл юун тэр сүүлийн тэр лүү орох бүр тал замдаач ирэх байж итлэл цадчдаг байсан юм шиг байгаа гидсэн дүүрчдэг. Бүр тийм амар их сүтэйсэн болохоор тэгээд яг тэр одоо low fat milk гэж ярьж байгаа шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээний хэрэгтэй бүх витамин байдаг ч гэсэндээ одоо бас нэг хит дандаа тэрийг тэгж уугаад байвал жин имхгүй ах тал байдаг. Арай бага нэмдэг ч юм уу тийм тал бас байдаг гэдэм байлээ. Тэгэхээр энэ сүгөө ингээ хольж өгөх ч юм уу та нар зөвхөн хөхнийхөө сүг саачаад ингээ ажиглах юм бол ингээ тослог нь угаасаа ингээ дээр ингээ шүрж гарч ирээд тэгэхээр ингээ доотлолт ингээ юм усан цагаан гут болчтой шүү дээ. За тэр чинь л ерөөдөө ингээ ялгарсан байгаа гэсэн үг. Тэрийг ингээ сайн хольжиж одоо өгж явахгүй бол бас болохгүй юм байлээ. За хүмүүс сэрээд пауз авчлаа. Тэгээд тэр for milk, hind milk хоёрыг ерөөхдөө одоо хольж өгөх хэрэгтэй гэдэм байлээ. Тэгээ одоо бол угаасаа тэгээ 3-4 сар болоод ер нь 2 сар болоод хөхний сүнтэр айгуу хэмжээ нь докторч жоод нэг амар тийм ихч биш багч биш яг л хүүхдийн хөхтөг хэмжээнд очиод хаяа нэг жоох илүү гарав сааж маачаа тийм байдаг болчт юм байлээ. Тэгэхээр за ерөөхдөө нэг миний туулсан зүйлс одоо part 1 дээр байгаа. Тэгээд part 2 дээр би ингээд эцсийн арга хэмжээ авснуудаа lactation consultant дээр очих байсан. Тэгээ энийг болохоор Australian Breastfeeding Association гэдэг тийм одоо Австралийн хөр хоолтын холбоо ч юм уу монголоор тийм нэртэй нэг байгууллага байдаг. Тэрлүү бас ингээд заалгаад яриад зөвлөгөө авдаг тийм одоо үйлчлэгээ бас байдаг. Эсвэл тэрний community-д нэгдээд ингээд асууж масуудаг. Тэг ингэж тэгж яах вэ гэд ер нь тэр вебсайт дээр маш их мэдээлэл өгдөг заяа өгөхөр олготлаар. Тэг ерөөдөө тэндээс бас ороод уншиж мэдээлэл авч болно. Би ер нь тэрийг аягүй уншдаг байсан. Угаасаа эмнэлэгт байхад midwife-ууд аягүй хэлдэг байсан. Тэр ABA гэдэг юм билээ тий Australian Breastfeeding Association гэдэг ABA гэдэг товчлдог нэртэй чи ABA-д ингээ нэг дээрээ аягүй хэрэгтэй шүү энэ төр гэлдэг байсан. Би нэг тоохгүй байсан чи угаасаа бүр амар хэрэг болж исэн дараа нь. Тэгэхээр тэр мэрэнд бас нэгдвэл айгүй зүгээр юм бэ нэлээ. Тэг community энтрийг хайгаад эсвэл тэг тэр вебсайт руу н ороод одоо хэрэгтэй мэдээлэл олж уншдаг ч юм уу тий. За энэ дээр бас нэг юм нэмж хэлэхэд соосог хөхтөг хүүхд хөхтөггүй хүүхдээс айгүй ялгаатай байдаг гинэ. За тэр нь болохоор юун дээр вэ гэхээр соосог хөгч тайвширч өөрийгөө сүт хийж сурсан хүүхэд биш үү? Эсвэргээрээ соосог ингээ хөхтөггүй. Тэгээд ингээ сүт хийж өөрийгөө тайвшруулахдаа зөвхөн мөөмөртэй ингээд заавал мөөмө хөгчиж ээжин дэрэгдэн байж ингэж тайвширдаг хүүхэд хоёрын аюу хэм ялгаас байдаг юм байна л та. Тэгээд тэр нь болохоор ингээд яг ингээл амьдралд амар нөлөөтэй ялгаа биш ч гэсэндээ ингээд яг ээжд нь амар нөлөөтэй байдаг гинэ. Одоо ингээд шүн одоо ингээд сэрээд уйлдаг хүүхэд одоо юу гэдэг манай хүү одоо чинь шүн сэрдүүлэх юм бол би мөмөл аманд нь хийн. Манай хүүхдээ хадвал ерөөсөө соосоо гэдэг сураагүй. Нэгмүүд эсэргээрээ соосоо гэдэг хүүхэд ингээд мөмнийх нь оронд одоо соосгийн аманд нь хийвэл одоо хөхөд унтчихдаг ч юм уу те өөрийгөө сүт хийждэг ч юм уу. Тэгмүүд энэ дээр юуны ялгаа гардаг вэ гэхээр унтчих та манай хүү мөм идэнгүүд сүү ууж байгаа шүү дээ тэр чинь тодорхой хэмжээнд. Тэнгүүд ингээд гидсэн дүүрж ийн, шээж ийн, бааж ийн, тэр нэгсэж ийн. Тэгээд давхар биеийн жин нь бас нэмэгддэг гэж байгаа байхгүй юу. Тэгснээ давхар сүүний одоо гарцанд бас нөлөөлдөг. Хүүхэд одоо нэг нь соосог идэх хүүхдийн хөхөө идэх давтамж нь соосог хөхдөггүй хүүхдээс жоохон бага байна гэсэн үг шүү дээ. Яг бол тэр хүүхэд хөхнийхөө оронд соосог идэж одоо
өөрийгөө сүйт хийх үед байна гэсэн үг шүү дээ. Мэдээж ингээл арайч өөрийгөө ингээл хооллох, орлох хэмжээний соосог өгдөг хөлт баг байхгүй л байх л та. Гэхдээ тодорхой хэмжээнд тэр нэг снэк маягаар ингээд одоо идэх тэр тохиолдлууд дээр ингээд соосог идээд нь штэ. Тэгэнгүүт нөгөө хүүхэд маань болохоор эсэргээрээ дандаа ингээд хөө идээд ангууд тэр үед дээр ингээд хүнд угаасаа ингээд тэ снэкч бай, бүрэн ин мийл хоолж бай, дандаа ингээд сүү гарч байгаа учраас тархинд яг тэр хэмжээгээр нь сүү үйлдвэрлэх тийм мэдээ очдөг гэж байгаа байхгүй юу. За ийм бас нэг ялгаа байдаг гэд тэрийг бас аюу тайлбарч өгсөн. Тийм учраас намайг нөгөө over supply буюу хит их одоо энэ сүүтэй байхасаа сэргийлж хүүхдтэй өгөн соосог өгж сургаарай гэдэг захгүй. Манай хүүхд ерөөсөө сураагүй. Би бүр зөндөө хичээсэн. Маш олон соосог бэлдсэн. Ерөөсөө хөж үзээгүй, хөж чадаагүй. Тэгээд уг нь соосог өгдөг ээжүүд нь хүүхдүүдийн ээжүүд арай илүү амарч чаддаг гэсэн. Шүн ингээд нөгөө тэг сэрэгтэн сүйт хийж тэг ингээд одоо хөхчний хүлж байгаа ч гэсэндээ адилхан хүлж байгаа ч гэсэндээ эсвэл ингээд заримдаа ингээд амар ингээд гадуур явж махад уйлах ч юм уу эсвэл унтахын өмнө тэг ингээд заавал мөөмөө өгж унтуулах биш. Контакт nap буюу ингээд заавал ингээд бие биеэрээ ингээд харьцаж унтах биш. Тэг соосгийн нөгөөл ингээд хэвтүүлэхэд өөрөө унтаад өгдөг тийм хүмүүс байдаг шүү дээ. Яг тэгж мэгж ингээд сурахад бас айгүй нөлөөтэй байдаг. Тийм болохоор нөгөө соосог өгч сургаарай гэдгсэн данч манай хүн сураагүй, би ч сургаж чадаагүй. Тэгэхээр зөв нэг зөвлөмж нь үнэхээр хүүхдтэй нэрээ соосог өгч сургаарай гэж би зөвлөе. Үнэхээр нэр ээжд нь үнэхээр амар шүү. Одоо ингээд ялгааг нь яг ингээд амар ажигладаг хүн мэдэх байхгүй ингээд хүүхэд хичнээн удаа муу идэж гин те өдөрт. Тэр цэс одоо манай хүүхд ингээд 4 сар үрээ sleep regression буюу ингээд бүр амар өсөлттэй хайгуу том үед яваа. Яг тэр үедэр хүүхэд хичнээн удаа шүн сэрж мөө мэдхүү. Өдөрт хичнээн удаа мөө мэдчихэж тайвшрах уу. Тэрний оронд соосгонд байвал уг нь арай тэг нэг юм завсарлагаатай штэ ээжд нь. Их тийм завсарлага байхгүй ингээл байнг ингээл тэрвүүлэх гээл мөө мэдэх гээл ингээл айгүй хэцүү үе байхгүй. За гэхдээ за зүгээр дээ гэл ингээл бодол өнгөрөж байгаа. За тэгээ тийм болохоор ер нь бол бас соосог өгвөл зүгээр юм билээ шүү. За тэгээ ерөнхийдөө ингээд миний энэ одоо олон цагийн одоо эмчтэй ярилцсан зүйлээс олж авсан зүйл маань энэ. Тэгээд ямар ч тач энэ эмчийн хаяг юм хүмийг оруулчихъя. Та нар хэрвээ хүсвэл бас энэ дээр очиж болно. Өөр бас өөртөө судлаад хаач очиж болно. Хэрвээ уулзмаар бол lactation consultant near me гэж хайгаал. Би болохоор яг ингээд цаг олдоол хамгийн ойрхон байсан газараа ингэж олсон. Эсвэл тэр ABA буюу Australian Breastfeeding Association руу залгаад бас мэдээлэл авч болдог. Цаг аваад эсвэл бас ярьж Zoom call мол хийж болдог. Эсвэл вебсайтаас бас мэдээлэл авч болно. За ерөнхийдөө нэг юм байна. Тэгээд хэдүүлээ би бол чадхаараа мэдээлэл өгсөн гэж бодож जैन тэгээд миниймж асуух зүйл надаас асуух зүйл байвал асууж болно. Эмчээс асуух зүйлээ эмчтэй холбогдорой. За тэгээд бусдаар бол тэгээд бууц хошуур байна. Тэг ингээд л дараагийн бичлэгээр уулзъя. Бай.